Data AI Conference 2025. За мэдээж энэ стратегийг аль нэгэн яам гаргаж болохгүй. Ер нь хувийн хэвшил энэ салбарын судлаачид за энэ салбарт олон жил ажилласан маш олон хүмүүсийн санаа бодлын судалгааг авах ажил явж байна. Хэмэл оюуны үндэсний стратегийг гаргахын тулд маш их цаг хугацаа зарцуулсан. Монгол улсын бэлэн байдлын төвшин ямар байгаа юм бэ гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хороотой хамтарч бид нар ажилласан. Тэгээд олон улсын бусад байгууллагуудын санал дүгнэлтийг аваад ингэ явж байна. Тэгэхээр улс орон болгон энэ салбарынхаа мэрэгчлэлтний тоонуудыг бол зарлж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр ямар хэдэн мэрэгчлэлтнийг бид нар жилдээ бэлтгэн гарах боломжтой мэй гэдэг дээр энэ стратеги ярьж байна л да. Энэ салбарын мэрэгчлэлтнүүдийг бид нар олноор бэлтгэхгүй болохгүй. Ер нь манай энэ мэдээллийн технологийн салбарт одоогийн байдлаар 30 орчим мянган хүний дутагдал байна. 30 орчим мянган хүний дутагдал байна. Тийм учраас бид бол яамны зүгээс зөвхөн хиймэл оюун гэхгүй бусад технологиг хөгжүүлэх мэдээллийн технологийн салбарт 20 мянган IT инженерийг бол нэг яаралтай бэлтгэх шаардлага байна гэж үзэж байна.